За тэгээд 3 сарын хугацаанд бизнес зөвлөгөө аваад 17 сая төгрөг үүрэгтэй харамсахгүй байна гэж бодож ээж магадгүй. Уучлаарай, тэн дээр өстө харамсах зүйл надад нэг ч байгаагүй. Яагаад харамсах зүйл байгаагүй гэхэлэр зэрэг энэ 17 сая төгрөг гэдэг чинь урт хугацаанд надад маш их ашиг өгсөн. Би 16 онд тэр үйлчлэгийг аваагүй байсан бол 17, 18, 19, 20, 21, 22 энэ онуудад ямар ч бизнесийн өсөлтгүй байх гэсэн. Хоёрдугаар харилцагчаа халамжилж чадна гэдэг итгэлгүй байх гэсэн. Тэнд надад нэг ганц ясмаханд нь ухааруулж өгсөн ганц нэг зүйл юу гэсэн гэхээр зэрэг шинэ харилцагч хайхаасаа илүү болдоо чи хуучин харилцагчтайгаа ажиллаач гэдэг өгүүлбэр. Хоёрдугаар жагсаалт гаргаач гэдэг юм юу зааж өгсөн. Аргачлал зааж өгсөн. Орон нутагч нь хэдийхэн хэмжээний харилцагчтай билээ. Тэгэхэд тэрийг бүгдийн жагсаалтыг гаргачаа за одоо ийм үйлчлэгтэй ийм үйлчлэг үзүүлж болох юм байна. Дахиад ийм бараа нэмж авчиж чадах юм байна гэдэг. Эдгээр бүх зүйлсүүдийг оруулж ирсэн учраас болдоогийн бизнес жилийн хувьд өсөлттэй байсан. Дараа нь карандаш шиг өсгөж чадсан. Энээсээ болдог болоод. За энэ нэгдүгээр хамгийн том боломж байсан. Нөгөө харамсахгүй байх шалтгаан ч юм байсан. Хоёрдугаар ер нь бол компани яаж удирдах юм, хүнтэй яаж ажиллах юм гэдэг арга аргачлалыг надад маш сайн зааж өгсөн. Энийгээ дараачийн коуч уулзалтаар ч гэсэн би ер нь би энэ дээр алдаад байгаа юм байна шүү дээ гэдэг алдаагаа маш сайн олж ирсэн. Натаа ажиллаж байгаа коуч багш нар ч гэсэн маш сайн зааж өгч ирсэн учраас одоо ч гэсэн ер нь ингээд хүмүүстэй ажиллахад хамгийн наазах дүрмгүй байдаг. Компани байгуулсан би өстой том дэлгүүртэйгээл яваад байдаг. Тэгээд нөгөө хүнээ авахгаар яадаг гэхэл зэрэг цалингийн 2 систем байдаг. Нэг нь болохоор за би чамд 800 мянган төгрөг өгье. Тэгээд сарын 800 мянган төгрөг өгье. Тэгээд чи одоо үлдсний урамшуул аваарай. Ингээд тодорхойгүй бичдэг. Дараагийнх нь сая 200 мянган төгрөг өгөө чи ажиллаа хийгээрэй. Ийм эрчингуудаа эргэж надад юу гэж ирж гомдлтгүй гэхэл зэрэг хүмүүс ингэж амар гой санал тавиад байх чинь сэтгэл гаргаж ажиллахгүй. Би тэгэхээр насад яг сэтгэл гаргаж ажиллахгүй байж болно. Та яг юу хийгсэн? Тэр хүн чинь ямар шалгуур хандах юм? Цаасан дээр бичсэн зүйл байна. Тэр талаар юусоо цаасан дээр бичиж үзээгүй шүү дээ. Мэдхгүй би энийг сайн мэдэхгүй байх. Тэгээд танаас асуух гэж ирсэн. Гэт ингээд өөрөө өөртөө ярилцах би юун дээр алдаад байна гэдэг алдаагаа олж харддаг учраас бизнес маань урагшаа явахгүй яг тийм гацалтын байдалд орсон. Одоо миний өмнө туулаад байсан амьдралыг таах дахиад давтах гэдэг. Энэ алдааг давтуулж гаргахгүй бол бизнесийн зөвлөгөө авах хэрэгтэй юу? Бизнесийн зөвлөгөө авах ашигтай юу гэж асуугаад байна. Миний хувьд бол би хариултыг хариулцтэй. Маш их ашигтай. Урт хугацаанд үр дүн нь байн гарч идэг юм аа гэж хэлэх гээд байна.